Вавилоны хамгийн баян хүн. Зохиогч Жорж Самуэль Клейсон. Орчуулсан Болбаатарын хатан төмөр. Номыг уншсан Александрийн Миягомб. Эрхлэн гаргасан Чимээ хэвлэлийн газар. Нэгдүгээр бүлэг. Алт хүссэн эр. Вавилоны иргэн хөсөг тэрэг урлаач Бансир нэгмөр сэтгэлээр унжээ. Өөрийн эзэмшлийг хүрээлэн барьсан давжа хашаан дээрээ суугаад боргингийн гэр орон хийж дуусгаагүй хөсөг хаалгаар нь үзэгдэх дархны газар гунигтайгаар ширтнэ. Эхнэр нь нээлттэй хаалгаар үе цухалзах хагаад хяламхийн ширтэх харцаар хүнсний ут хоосрох төгснийг сануулж ажлаа хий, алхаав, хөрөөд, өнгөл, буд. Гүй наад дугууных нь хүрээг ширлээд өрхөж бушуухан дуусахад мөнгө олоод ирээчээ гэж хэлэх мэт байв. Ингэсэн чи манер махлаг зузаан бие хөдлөсөнгүй. Мөнөөх хашаан дээрээ анаа янзаараа суусаар л. Үүлгэрдсэн бодол оюун нь завсар чөлөөгүй шийдэл эрх авч даанч олдохгүй гажлантай. Алуурны айгамнаар өршөөлгүй шархан Ефрат мөрний энэхэн хүндийд нар газар буучхаа юу гэлт. Том хөлсөн туслууд хөмсөг даган бунжигнэн урсаж үсрэхэг цээжийн милаахч сайхэр юун анзаарахтай мант. Гэрийнхэн цаахантай хааны урдны сүрлэг хаан дүнх юм байхаваа. Хажууханд нь бэлийн сүм хөөх тэнгэрийг мөрлөн сүндэрлэх ажээ. Эгэл ардын даруухан байшингууд эл сүмбэр харш шилтгээнүүдийн сүүдэрт оршдгийн нэг нь Бансирих. Тансаг урдун нар сар дээврээс нь гэрэлтэж навч цэцэг шалнаас нь ургасан оромж сууц хахаж цадсан баячуул хонгийн хоолоо арээчүү залгуулах эгэл ард. Энэ бол Вавилон хот. Амгаалан босгосон хэрэм дотроо хөл толгойн олдохгүй бужигнан байх хот юм. Ард нь хөрөнгө чинэтэх хүмүүсийн сүүх тэрэг түчигнэж, 8 панз үсэргэгчдийн модон шаахай тачигнэж, гуйлагчин түүлэгчд хөл нүцгэн таврагцах. Хааны ялбыг гүйцэлдүүлэхээр яман тулмаар ус зөөх боолуудын уртад цуваад баян ядуу ялгалгүй зам тавин өгч, бохрын шуудуур зогсцох хажээ. Дүүжин цэцэрлэгийг услах ус зөөж явна энэ. Өөрийн асуудалдаа дарагдаад толгой өндөх завгүй байсан Бансир завгүй хотын учир нь үл олдох шууганыг сонссон чгүй, сонирхож харсан чгүй. Гэтэл лир хөгжмийн танилчмээ санаандгүй байтал эгшиглэж, бодлоосоо сая нэг юм сэхэ авлаа. Эргэж хартал хамгийн дотны ханд хөгжимчин Коби цовоо мишэл тодруулаад зогсож байл. Өгөөмөр зангич нь бурхан ивэг найз минь гэж Коби урдаас бэлдсэн үгээр мэд мэдлээ. Хэт өгөөмөр зантайд ажил хийх шаардлагагүй болчихоо юу да? Азийн тэнгэр чамааг ивэсэнд баярлаад барахгүй. Баяр хөөрөө чамтай дуртай хуваалцсан. Төрөвч чинь халгиж цалгаагүйсэн бол өдийд ажилдаа дарагдчихад сууж байх нь лавтай. Мөнгө нь илүүдэд байгаа төрөвчнээс 2 шекел зээлж байсан байгааг мөн анзаарагдахгүй тэр жаахан мөнгийг би өнөө язгууртны зоогийг өнгөрөхөд буцаагаад өгчихъя гэв. Жаахан гээд угаа тэр 2 шекел ч надад байсан ч болоосоо гэж Бансир гунигтайхан хариуллаа. Байсан ч хэн нэгэнд бүр хамгийн сайн найздаа зээлдүүлж чадахгүй. Учир нь хэн ч байгаа бүх хөрөнгөө хүнд өгөхгүй шүү дээ. Үнэндээ л мэл гайхаж цэлх хөхөрсөн Коби итгэж ядан. Юу гинэ хэмээн асуулаа. Төрөвчөндөө ганц шикэлгүй атла ингээд бул хар чулуу шиг хашаанд ир сууж байдаг хэрэг. Яагаад хөсөг тэрэг хийж дуусахгүй байгаа юм? Бор хотоодоо тэгэд яаж борлуулж байгаа хэрэг вэ? Чи минь уг нь ийм хүн бишсэндээ шавхагдашгүй мэт ирч хүч чинь хаачаа вэ? Алив зүйл сэтгэлээ чинь зовоогоо юу? Эсвэл бурхад чамд гай зовлон авчираа юу? Бурхадын шийтгэл гэдэг чинь ч ортойдог шүү хэмээн Бансир санаа нийлээд. Ерөөсөө л энэ бүхэн ганцхан зүүднээс. Жохомда ганцхан хий хоосон утга учиргүй тэр зүүднээс л болсон юм. Өөрийгөө бас ч гэж юмны учир ойлгохтойгоо болсон гэж бодтол үгүй байжээ.
Бүсэнд минь зоосоор дүүрэн гоёмсог төрөвчж ин дараад л би чи ядууст баруун солгоогүй тараагаад л эхнэртэйч өөртөөч хүссэн бүгдийг авч өгөөд л алтаа харахлаар л ирээдүйдээ санаа зовхон болж за энэ мөнгөн зооснууд байсан ч ялаа үгүй ч ялаа гэсэн шиг л зоргоор үрж байна. Юунд ч санаа зовхгүй амьдрын гэдэг чинь ямар сайхан юм бэ? Жийлв харсан бол эн чинь миний ажлын төлөө төрсөн найз минь мөн үү гэж итгэж ядмаар. Хөөх юм уу эхнэрийн минь магнит тэнийч гэсэн анх гэрэлж байсан үе шиг энэ юмсэглээд л гэж үргэлжлүүл. Гүн чин сайхан зүуд байна шүү дээ. Гү тэгээд ягаад буул хар чулуу царайлчаад гоник тарагдаа сууж байгаа юм гэж Коби гайхал. Яагаад гин шүү? Сэрэдл хоосон төрөвчтэйгэн золгохоор ямар холиг байх вэ? Бүр нэг шар гоцоомор. Анд минь дээ. Чи бид чин далайчдын хилдгэр нэг завин дээр сэлвэрдэж яваа хоёр шүүд. Хүүхэд байхдаа сэцэн ухаанд суралцахаар хамтдаа санвартан руугаа явцгаадаг байсан. Дараа нь ч тэр жаргасан ч зовсон ч хамтдаа л байсан. Нас бид хүрцгээсэн ч найзууд хэвээрээ үлдсэн биз. Тэгэхээр сэтгэлээ онгойтл сайхан ярилцъя. Өдийг хүртэл хоёулаа юунд ч санаа зовлгүй амьдэрдэг байсан билүү. Дуртай ажлаа хэдэн цаг чамаагүй хийгээд олсон хідээ тааваран үрж чаддаг билүү. Олон жил олохтон олж үрхтэй үрсээр мөнгөний амтыг мэддэг болов үстэ. Хангалуун чинэлэг амьдралыг мөрөөддөг л үстэ. Нохой толоо гэж. Хоёулаа ямар ухаанд нь ухан нишиг унаад үхчихсэн эргүү малууд юм уу? Хамгийн баян хотод амьдарч байгаа үстэ энэ ч одоо. Явуулын хүмүүс болтараа л Вавилон хот шиг баян хот үгүй гэх юм бэлээ. Тийм байж бидэнд хурааж хуримтлуулсан юу байгаа юм? Амьдралынхан хагасыг чи морь нохоо мэт зүтгэж өнгөрөөсөн. Гэтэл ингээд 2 шекел байвал зээлдүүлээч гэд гуйрынчлаа зогсож байдаг. Би ч гэж би. Аваа миний найз. Наадахтай наадахгүй чинь болчихно гэж хэлсэнсэн билүү? Үгүй дээ, үгүй. Би чам шиг хуухай хоосон байна гэдгээ л хэлсэн. Хүн ч одоо яачгсан хорвоо вэ? Олоод яагаад хоол унд хувцас хунараас илүү гарддаггүй юм бэ? Гэд Бансир. За чи аан гэд уун гэж вэ. Хүүхдүүдээ нэг бодоод үз. Яг бидний замаар явна. Алтан дунд байж хүүхдүүд маань гэр бүл нь ямааны гашуун сүү овёс идэж амьдрах ёстой юм. Хідэн үеэр ингэж явах юм бэ гэж үргэлжлүүлээ. Коби бүр гайхаж орхилоо. Хоёулаа чинь хичнээн жил нөхрөлж байгаа билээ дээ. Хим юм ярьж байхыг чинь юу сонсож байгаагүй юм байна. Ийм бодож байгаагүй юм чинь яаж ярих вэ? Үүрийн бүрийгээс үжийн харанхуй болтол борио бокс хийлгүй ажиллаж хамгийн сайн хөсөг тэргийг уралдаг байсан. Гэнхэн сэтгэлдээ бурхад миний хөдөлмөрийг үнэлж ивэл хишгэ хайрлна гэж найдаад л. Гэтэл одоо хар надад яг юу байгаа юм? Ингээд бодохоор л өөр ирэхгүй гойног гэлж байгаа. Би хүн шиг амьдрахыг л хүсэж байна. Газартай бол газартай, үхэртэй бол үхэртэй, хэтвч дүүрэн мөр бүтэн явахыг л хүсэж байна. Үүний тулд нуруугаан тасардал хөдөлмөрлөж гарын ур зал ухаана хичнээн л бол хичнээн шавхсан ч яах вэ? Гол нь хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна. Энэ тийм хэцүү зүйл гэж юу? Би дахиад чамаас асууя. Алдтай хүмүүс худалдаад л авчихдаг тэр сайн сайхнаас бид яагаад хүртэж болдгүй юм? Би ч мэддэг байсан болоосой гэж Коби хариуллаа. Намайг амьдралдаа сэтгэл хангалуун явна гэж чи бодно уу? Лир хөгжмөрөө олсон багшаархан орлого минь нүдэрмхийн төдийд л үгүй болчих юм уу? Өөрөөр өсөхгүй төлөө яаж толгоогон гашлахж байна гэж бодно чи? Бас хүү цээжинд минь уянгалах ихшгийг гаргаж чадах хангалттай том лир хөгжмөнтэй болгосон гэж өдрийн бодол шөнийн зүуд болж явна. Чингвэл альч хааны өрд сонсч байгаагүй тийм сайхан аялгауг тоглосон. Яг л тийм хөгжмөнтэй болох хэрэгтэй. Чам шиг сайн дуучийг Вавилон даяар хайгаад ч болохгүй гэж мэд. Уянгалаг дуугч сонссон хаан байтугай бурхад ч уярхан лав. Даан чи бид хоёр зарц барлаг шиг ядуу байж яаж тийм хөгжим авах вэ? Хонхны чимээг сонс. Хэлээд байгаа барлагууд чинь энд явж байна гэд Бансир голоос ус зүүн хөлсөө урсган гүйлдэх хагас нүцгэн боолуудын цуваг заалаа. Таваарангилсан боолуудын мөрөн дээр ямааны арьсан хүндгэчин туламнууд харагдана.
Урд нь алхах хэрийг хараач. Улс орондоо хэрэгтэй сайн хүн л ингэж бардам алхдаг байх та гэж Коби хонх дуурган цуваг ахлах хүн рүү заалаа. Ардан цуух боолуудыг муу хөнгөхгүй юу чи? Бидэнтэй л адил сайн санаат иргэн биел байлгүй. Хойд зүгийн өндөр нуруутай шаргал үстийг хараач. Юу ч болоогүй те инех урд зүгийн хараарсан ч тэр. Хөрш улсуудын намхан бор ирсийг үзэхгүй байна. Өдөржин шүнжин тэд гол цэцэрлэг хоёрын хооронд алхаж ус зөөж байна. Хэдэн жижил ингэж явааг бүү мэд. Хүсэж мөрөөдөх аз жаргалгүй хөөхий тэр хүмүүс сүрлэн орон дээр унтаж дутуу болгосон овьёосор хоолдог нь лав. Золгүй хүмүүсийг өрөвдөч чи. Өрөвдөлгүй л яах вэ? Ядаж л бид эрхчлөөтэй юм да. Хаалгаж зүгтлгүй үннийг хараа Коби. Эрхчлөөтэй гэж өөрсдөө бид нэрлэвч жилийн жил таана эл янзаараа боолоос ялгаагүй амьдарч байгаагаан ухаар ажил гэж явъя гэдэж газар үгүй байгаа босов. Тэгвэл бус хүмүүс яаж алт толоод байгааг сураад ижил амьдарцгаа ил та. Мэддэг хүмүүсээс нь асуувал хэлээд өгч магадгүй шүү. Ямар нэгэн нууц байж л таарна гэж Бансир бодлогошингуй хэллээ. Мартах шахлаа. Өнөөдөр би явж байгаад хуучны анд Аркадига алтан сүх хөлөглөөд явж байхдаа таарлаа. Түүний анзааны хүн мань мэдсийг тоолгүй дээгүр харан өнгөрөх нь зүй ёсны хэрэгч. Эртний найз маань тэгсэнгүй. Тэрч бүхэл хүн бүгдэд харагдахаар гараа далалсан гайдал бод. Нөхөрлөө мартаагүйгээр үл барам игэл хөгжимчин надтай инээмсэглэн мэдчилдэг байгаа. Улс орон түүнийг чинь Вавилоны хамгийн баян хүн гэлцэх юм бэлээ гэж гайхаж хоцорсон Бансир хэллээ. Хэлэгч юм биш. Хаан хүртэл алт хэрэгтэй үед гуйдаг гайдал бод. Хөөм. Тийм баян хүн гэж байдаг гэж Бансир яриаг нь таслаад. Харанхуй шүн ээж болж таарч гимэн тарган том хэтвчийн суйлахаас би л буцахгүй дэг гэл. Цөггөм гэж Коби уулгаалтал. Хүний баялаг төрөвчөндөө байдаг юм шүү дээ. Баян нэг шуурганд гэж үг мэдхүү. Тэр баялаг гэж чинь гол мөрөн мэт урсан орж байх ёстой байдаг юм. Аркад мөнгө алдлаа гэд хотоох хүн биш ээ. Эргээд урсаад л ороод ирнэ. Нэрэн орлого гэж нэг юм бий шүү дээ гэж Бансир уулгамчлаа. Миний орлого гол мөрөн шиг арвин байнга хэтвч юм дүүргдэгч болоос. Хашаан дээрээ суугаад эргэцүүлж байхад ч харин руу аялахаар одсон ч орлого орж ирж л байдаг бол мөн сайхна. Ер нь нэг асууж үзье байж. Муулгуу толгой минь харин ойлгодог болов хэмээн санаашрлаа. Намасэр хүүдээ чаддаг мэддэг өвлөөсөн лав. Онцгой нэгэн санаа толгойд минь орж ирлээ гэж Бансирийн нүд очтон хэлбэ. Мэргэн зөвлөгөөг сайн найзаасаа хүслээгээд юу унах вүлээ? Аркадаас ер нь асууж үзье байж. Орхигдсон шувууны үүр шиг дөрөвчийнхэн тухай бодлоо чадна. Өөрсдөө ч зовоохон болий. Алтан дээр сандалсан гуйлгчин шиг амьдарч байгаа мань үнэн чи алдар сууг хүсэх хэрмэлзэл бидэнд байна. Ерөөс Аркад руу явцгаая. Арвин гол шиг орлого нь хэрхэн буу босныг асууя. Өгчин зоргоор дүрэн байна андам минь. Эргүй толгой би чи нэг зүйлийг сайтар ойлгож авлаа. Эд баялаг хураагаагүй учраас мэдэж авлаа. Чинэлэг баян болцгоё гэж бодсон удаа бидэнд бий билүү? Зорьсон зүйл чинь бөхөөс бүх хөсөг бүтээх байсан. Чадлаараа зүтгэж хамгаа зориулсаар хийж чадсан. Харин би хамгийн шилдэг хөгжимчин болохыг хүссэн, монилж чадсан хэмээгээд Коби. Бурхад хүслийг маань сонсч бидэж санснаа авчаа. Байдгаараа чармаасны шагналаа хүртэж. Харин эцэст нь бид цоо шин мандах нар мэт тод нэгэн гэрлийг харлаа. Тэрхүү гэрэл биднийг хөтөлж хөгжин дэвших зам руу дуудаж байна. Яг энэ шинэ ойлголт бидэнд хүслээ гүйцэлдүүлэх зөв замаар алхахад туслана хэмээн үргэлжлүүллээ. Алга болох хэрэггүй. Бос Аркад руу яг одоо явцгаая гэж Бансир яарууллаа. Ажил үйлсэн таруухан яв анд нөхөд дөж дуулгая, сэцэн ухааныг олохор тэд ч бас явк. Найз нөхдөө мартна гэж өөр үгүй шүү. Тиймдээ ч олонтой явахын эрүүлтэй байдаг байзаа. Хэлснэр чин болог бултар нь дагуулад явъя гэж Коби хэллээ.